Алийн аав наа таньныхаа үнс мүсийг марчаад тахт үнсээ айлах юм. Үнс мүнс яах вэ? Нэг хоол унд хийж яах гэсэн хаана хоол ундаа идэ өлсөж байна цангаж байна. Маа энэ ундаанаас уу? Энэ ундаа хэрэггүй. Миний нөгөө уудаг газ та ундаа аваад. Хоол ид. Эчээр 80-таагаар гэж шүү. Шаа мэдээ та өдөржингөө ямар ч бэлгөө хийхгүй зург үзэл ингээд суугаад хаан гадагш татгшооч гарахгүй хоол идэл ундаа аваад цааш чихрийн шижийн өвчин гэж актер өвчин юм. Тусцсан чинь би яаж юм чи таны энэ тархан байгаа чи яаж чихрийн шижийн өвчин тусцсан байгаа. Тэр чинь тусдаг хүн байдаг гэсэн. Би тэр өвчнөд чинь тусахгүйнийх нь доонд ордог юм байгаа биз. Тэртээ дөрөв идэж ууж хэрэгжилжсэн юм а бүгдийг идэж ууж хэрэглэе л да. Миний энэ бол яг бай бойны тарга. Энэ чи ямар жоохон ундаа аваад ирсэн юм бэ? Чи энэ чинээрээ суугаад амны цангаа гарахгүй. Литрээр лууж ирснийг сайхан амны цангаа гардаг юм да. Литрээр нуугаад ахаар чинь аргаа ялтаа жижиг савтаа ундаа авлаа штэ. Ер нь тэгээд энэ дуртай юм аа бол хэрэгжилж байгаа л дуусан доо. Зогс. Таа ч гэсэн энэ хүн шиг буруу зөв зогстой хоолдоггүй, идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй бол чихрийн шижин өвчнөөр өвдөхгүй гэх баталгаагүй. Иймд чихрийн шижин өвчнөөс сэргийлэхийн тулд та юу хийх вэ? Зөв зогстой хооллох. Жимс ногоо түлхүү хэрэглэх. Давс баг хэрэглэх. Амьтны гаралтай өөх тосныг хэрэглээг багасгах. Өдөр бүр 30 минутаас багагүй идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх. Илүүдэл жинтэй бол жингээ хасах. Тамхи татахгүй байх. Дам тамхиталтанд өртөхгүй байх. Ариг согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Урдчлан сэргийлэх үзлэгт орж байх. Энэ бүхнийг та амьдралдаа хэвшүүлж чадвал чихрийн шижин өвчнөөс урдчлан сэргийлэх болно.